шийдвэр авсан бас хоньны нөхий тодорхой хэмжээгээр үн одоо нэмэгдсэн өдөөгийн иргэд сая орон нутгийн сонгуулийн өмнө орон нутгаар явж явахд бас нэлээд тийм талархалтай байна лээ гэдгийг одоо бас хэлхийг хүсэж байна. 4 асуулт байна төвчхон. Үндсэн хуулиндаа мал төрийн одоо хамгаалтанд байна гэсэн заалттай манайх. Тэгээд энэ маламжлыг үржлийн одоо албыг үндсэнд нь хувьд одоо шилжүүлчихсэн малыг одоо эрүүлжүүлэх энэ үржлийн одоо албыг бол үндсэндээ төрийн одоо бодлого хяналтын одоо гадна одоо гаргах гээд байгаа юм. Тийм учраас энэ үндсэн хуулийнхаа заалтыг одоо бас хэрэгжүүлэхтэй холбоотойгоор мал эмнэлэг үржлийн одоо албыг төрийн одоо бүтцэнд одоо оруулах, төрийн алба одоо болох талаар танаа одоо яам одоо юу бодож байна вэ? Энэ одоо чиглэлээр тодорхой оройтоос арах хэмжээ аммаар байгаа маа гэдэг нэг асуудал. Хоёр дахь асуудал малыг эрүүлжүүлэх тухай асуудал бид одоо олон жил ярьлаа. Бид малчтаа энэ малыг эрүүлжүүлэхтэй холбоотойгоор ялангуяа махыг авъя гэж гадаад орнуудын стандарт шаардлага юу тавиад байгаа юм бэ? Ямар одоо малыг эрүүлжүүлэх технологи горим одоо байгаа юм бэ? Тэр имийг одоо бид малчтаа одоо маш сайн одоо ойлгуулах, сурталчлах юм одоо заашгүй шаардлагатай байна. Гадныхантай уулзахлаар малыг хэдэн наснаас ямар одоо өвчин одоо тусч ийсэн, ямар одоо туулга, тарилга хэрэгжилж ийсэн, ямар вакцин одоо хамралж ийсэн, нарийн одоо тийм бүртгэл технологи горим шаарддаг юм байна шүү дээ. Тэр чинь манай одоо хөдөөгийн иргэд малчтаа ерөөсөө одоо мэдэхгүй яваад байгаа. Тийм учраас бол энэ хөдөөгийн иргэдийг махыг үнэтэй уулгах гэхээс илүүгээр эрүүлжүүлэх ямар одоо технологи горим байх ёстой вэ гэдгийг маш одоо тийм ойлгуулах, сурталчлах, сургалтууд чадвар одоо бий болох ажил хиймээр байгаа маа. Энэ талаар одоо яамад бас юу бодож байна гэсэн. Гурав дахь асуудал нь хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнийн одоо уналтаас хамгаалах сан байгуулна гэдэг мөрийн хөтөлбөр, засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрт орчихсон. Энэ талаар яам одоо юу бодож байна? Сая 2017 оны төсөв бид өчигдөр баталсан. Энэтэй холбоотой тусгай сан байгуулах тухай асуудал энэ одоо бол орж ирсэнгүй. Ирэх жилээс одоо орох юм уу? Энэтэй холбоотой юу одоо бодож байна гэж. Ер нь цаашдаа бид энэ мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг улс нь шууд одоо улсын захиалгад бүтээгдэхүүн болгож худалдаж одоо авдаг тийм тогтолцоогоор одоо шилжиж одоо болдгоо юм уу? Энэ Азийн орнуудын туршлагыг харж байхад цагаан бутагаан улсын захиалгад бүтээгдэхүүн болгоод улс нь төрн шууд одоо тариаланчтаас худалдаж авчихдаг. Тийм одоо бас туршлага байна шүү дээ. Ийм одоо чиглэлээр одоо бид нар тодорхой оройтой арга хэмжээ авахгүй бол олон жилийн мал аж ахуйн бүтээгдэхүүн үнэтэй одоо болох гэдэг асуудал ярьсан. Энэ одоо үр дүнгүй байгаамаа. Ийм одоо За 81-р микрофон Сэргэлэн сайд хариулъя. Чин зэрэг гишүүний асуултанд хариулъя. За энэ мал эрүүлжүүлэх байгууллага төрийн ажил болгож төрийн мэдээлэлд авч ажиллах нь зүйтэй гэж таны хэлж байгаа саналыг бол бид дэмжиж байгаа. Тэгээ энэ чиглэлээр бол бид энэ улсын мал эмнэлгийн газрыг одоо байгуулж тусад нь байгуулж тэгээ энэ байгууллага нь төрийн өмнөөс хяналтаа тавьдаг энэ ажлаа урьдчилан зохион байгуулдаг ийм чиг үүрэгтэй мал эмнэлгийн газраа улсын мал эмнэлгийн газар гэж байгуулад энэ нь орон нутгатаа, аймагтаа, сумдаа салбар нэгжтэй. Тэгээ энэ малаа эрүүлжүүлэх чиглэлээр улс үйл ажиллагаа уялдуулаад зохицуулаад явдаг ийм байгууллагатай болёо гэж тэр малын эрүүл мэндийн тухай хуульдаа бол бид одоо бас тусгасан байгаамаа. За энэ махны чанарыг сайжруулах, малчтад одоо энэ малаа эрүүлжүүлэх чиглэлээр сурталчлах, энэ малын эрүүл мэндийг одоо хамгаалах чиглэлээр энэ одоо техник технологиудыг бас сайн сурталчлах ажлуудыг юу зохион байгуулж байна гэж асууж байна. Тэгэхээр бид нар бол манай яамнаас барьж байгаа бас нэг бодлого бол энэ малын эрүүл мэндийн тухай асуудал дээр бол энэ малчтын хариуцлагын тухай асуудал байгаамаа. Мал малчтад ховд очсон. Тэгээ бидний хүнсийг бэлдэж байгаа малчид маань өөрөө бас энэ малаа эрүүлжүүлэх чиглэл дээр бас хариуцлагатай хандах асуудал байгаа. Төрөөс бол одоо бид энэ улсын мал эмнэлгийн газар байгуулад вакцин, эм тариаг нь хангалттай нийлүүлээд хийгээд өгнө гэж бодоход малчид өөрсдөө бас энэ дээр хамтарч ажиллах, бас өөрийнхөө бэлдэж байгаа бүтээгдэхүүний үн чанарт бас анхаарал хандуулах зайлшгүй шаардлага байгаа. Энэ чиглэлээр бол бид одоо он гараад малчтын одоо улсын зөвлөгөөнийг хий. Энэ мал эрүүлжүүлэх чиглэлээр за малынхаа ашиг шимийг сайжруулах, малынхаа удмыг сайжруулах чиглэлээр нь одоо бас зөвлөгөө нь хийж зохион байгуулж ээ. Ер нь цаашдаа бас байнгын одоо энэ чиглэлийн зөвлөмжүүдийг бас өгч ажиллаж явах нь зүйтэй юм аа гэж ингэж бодож төлөвлөж ажиллаж байгаа. За хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний
үнийн уналтаас хамгаалах зайлшгүй шаардлагатай байгаа. Цаашид яаж ажиллах вэ гэж байна. Тэгэхээр бид нар ер нь энэ хүнс үдэ аж ахуйн хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүний зохицуулах байгууллагатай болох шаардлагатай байгаа юм. Тухайлах юм бол өнөөдөр газар тариалангийн салбар дээр манай тариаланчид улаан буудаага зарах, өндөр үнээр зарахыг хүсдэг. Гурил үйлдвэрлэгчид маань улаан буудаага хямд үнээр авч ашигтай ажиллахыг хичээдэг. Энэ хоёрын одоо эрэлт нийлүүлэлтийн дунд яам орж энэ бодлогын зохицуулж өгөх гээд зах зээлийн одоо өөрийнхөө жамаар явж байгаа энэ юм дотор бас ордог. Үүнээс болж энэ яамны нэр хүнд дээр нь яамны одоо энэ ажлын маш олон цаг бол энэ зохицуулт руу үргэлжлэдэг ийм тал байгаа. Дээр нь зөвхөн улаан буудаа гэхгүй ноос ноолуурын салбар байж, махны салбар, сүүний салбар гээд олон салбарууд дээр ер нь энэ зохицуулт ярддаг. Дээр нь энэ олон улсын болон бусад чанар стандарт шаардлагад нийцсэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлүүлэх чиглэлээр одоо бас шаардлага тавьдаг, хяналт тавьдаг ийм зохицуулах байгууллага зайлшгүй шаардлагатай юм аа гэдэг чиглэлээр одоо бид бас бодлого боловсруулж ажиллаж байгаа. За мөн түрүүн би бас хэлсэн энэ түүхийд бэлтгэх, худалдах энэ системийг одоо бид бас бий болгох шаардлагатай. Энийг бол одоо бид судалгааны шатанд явж байгаа. Ер нь манай түүхийд бэлтгэл, мах бэлтгэл, арьс шир бэлтгэл, ноос ноолуур бэлтгэл, сүүсүүн бүтээгдэхүүний бэлтгэлийн асуудал, зөөвөрлөл, логистикийн асуудал, хадгалт хамгаалтын асуудлууд бол бас үнэхээр хүнд нөхцөлд байгаа. Ийм учраас бол энэ дээр бид одоо бас төр өнөөдөр яг энэ чиглэл рүү анхаарал хандуулж энэ түүхийд бэлтгэлийн асуудал дээр бол бас онцгой анхаарахгүй болохгүй байгаа нь амьдралаас бол урган гарч байгаа. Тэгэхээр бид бол энэ түүхийд бэлтгэлийн системийг бол бас нэлээд одоо судалгаа хийж ажиллаж байгаа. Энэ чиглэлээр бол удахгүй бас танилцуулга та бүхэнд хийнэ гэж ингэж бодож байна. За мөн энэ малажхан гаралтай бүтээгдэхүүн зарим онцгой одоо бүтээгдэхүүнүүдийг төр өөрөө худалдаж авч болохгүй юу гэж. Учрал гүшүүн.